төлөвлөгөөгөө дараах байдлаар шүүлтгийг харах боломжтой. Төлөвлөгөөний дээд хэсэгт mine гэдэг үгэн дээр дарснаар миний өөрийн төлөвлөгөөнүүдийг харуулна. Shared гэдэг үгэн дээр дарснаар багийн гишүүдээс над руу share хийсэн төлөвлөгөөнүүдийг харуулна. Deadline гэдэг үгэн дээр дарснаар хийх хугацаа нь өнгөрсөн хийгдээгүй ажлуудыг харуулна. Илүү дэлгэрэнгүй байдлаар шүүлт хийхдээ дээд хэсэгт байрлах filter icon дээр дарж дэлгэцийн хойд хэсгээс гарч ирэх меню дээрээс шүүлт хийж болно. Төлөв байдлаар нь шүүж болно. Өгнөө байдлаар шүүж болно. Үндсэн өгнөө нь өнөөдрөөс хойш 10 хоногийн төлөвлөгөө болон хугацаанд хэтэрсэн ажлуудыг харуулахаар байдаг бөгөөд өгнөөг өөрчилж тухайн хугацаанд хамаарах төлөвлөгөөг харах боломжтой. Доод 3 сонголт нь хугацаа харгалзахгүйгээр зөвхөн тухайн төлөвт хамаарах ажлуудыг харуулна. Доод фильтр хэсэг нь миний ажлууд, над руу шеэр хийсэн ажлууд, миний шеэр хийсэн ажлууд, хугацаа хэтэрсэн ажлууд байдлаар шүүлтгийг харуулна. Багийн гишүүдэд хамаарах ажлууд байдлаар шүүж болно. Зорилгуудад хамаарах байдлаар шүүлт хийж болно. Тагилсан байдлаар нь шүүлт хийж болно. Таг хийхдээ тухайн ажлын урд айкон дээр удаан дарж гарч ирэх диалог дээрх сонголтуудаас сонгон хийнэ. Шүүлт төрийг бүгдийг нь болиулахыг хүсвэл хамгийн доор байрлах Reset товчон дээр дарж шүүлт төрийг цэвэрлэж болно.